Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал бас үйл явдлыг томилон хүргэе. Испани улс 7 хоногийн ажлын цагийг бууруулах шийдвэрийг гаргаж байгаа юм байна. За тус улсын хувьд ажилтнууд 40 цаг 7 хоногт ажилдаг байсан бол 37.5 цаг болгож бууруулах болсон байна. За энэ шийдвэр гаргуулсан шалтгаанаа тус улсын засгийн газар тайлбарлахдаа иргэдээ илүү аз жаргалтай байхад нь туслах зорилготой гэж мэдэгдэж байгаа юм байна. За Испанийн засгийн газар өнгөрсөн мегмар гарагт энэхүү асуудлыг бол аль биесээр авч өөрийн одоо засгийн газрын танхимын хүрээнд бол ярилцаж байгаа юм байна. За ингэж одоо цагийг бууруулах болсноор Испани 12 сая гаруй ажилчдын амьдралын нөхцөлд бол ихээхэн эерэг нөлөөллийг үзүүлнэ гэж үзэж байгаа юм байна. За хэрвээ энэ хуулийн төсөл батлагдаж парламент одоо асуудлыг хэлэлцүүлэх юм бол хувийн хвшлийн 12.5 сая хүн за энэ дотор бол бүтэн болон хагас цагийн ажиллаар ажилладаг хүмүүст ашигтай тусна. За хөдөлмөрийн бүтээмж дээшлэн дээр нь ажил тасалдаг байдал буурах болно гэж тус улсын хөдөлмөрийн яамнаас мэдэгдсэн байна. За тэгээд тус яамны сайдын Yolanda Díaz-ийн мэдэгдснээр өнөөдөр бид хөдөлмөрийн ертөнцийг шинжил хүмүүс бага ч гэсэн аз жаргалтай байхад нь тусалж байна гэж мэдэгдэж байна. За ерөнхий сайд Педро Санчесийн засгийн газар парламентэд тодорхой байдлаар бол олох байгаагүй учраас бол уг хуулийн төслийг олохоор одоо батлуулах шаардлагатай байгаа. За гэхдээ бол үүнд нь бас нэг эсэргүүцлүүд бол тулгарч магадгүй гэж үзэж байна. За ялангуяа бизнесийн холбоодоос бол уг асуудал дээр бол төдийлөн дэмжихгүй байна. За харин үйлдвэрчний эвлэлүүд бол энэ саналыг ихээхэн дэмжиж байгаагаа мэдэгдэж байна. За Санчесийн эвслийн засгийн газрын холбоотон болох Каталоны өнцөрхөг үзэлтэй Juntis нам ажлын 7 хоногийн богиносгод жижиг компаниуд болон хуваарай хөдөлмөр эрхлэгчдэд сөрөг үр дагавар авчирнаа. Үүнд бол санаа зовж байгаа гэдгээ мэдэгдсэн. Хуулийн төслийг батлахын тулд тус намын одоо эвсэл Juntis болон бусад намуудыг одоо шаардлагуудыг оролцуулж асуудлыг бол тэнцвэржүүлж байж тухайн одоо төслийг хэрэгжүүлж танилцуулж за дээр нь бол батлуулах боломжтой болж байна. За Испани улсын хувьд бол ажлын цагаа хамгийн сүүл 1983 онд өөрчилсөн юм байна. За 83 оноос өмнө ажлын цаг тус улсад 48 цаг байсан бол 83 онд үүнийг өөрчлөж 40 цаг болгосон юм байна. За харин ковид цаад тахлын дараа бол Испани улсад янз бүрийн одоо ажлын цагийн схемүүдийг туршиж хэрэгжүүлсэн. За ажлын дадал зуршлаа өөрчлөх юм алхмуудыг хийж гэлсэн байна. Тухайлах юм бол 7 хоногийн 4 өдөр нь ажиллах. За эсвэл Балеса зэрэг одоо жижиг хотуудад бол энэ одоо схемүүдийг нэвтрүүлж туршиж амжилттай бас хэрэгжүүлээд байгаа юм байна.